Дөөдгийн аршаан гэсээр яна жиг өрт дөөдөөсөө одоо бүр нэртэй байдаг та. Нэг ялангуяа манай ижи аав үеийн улсууд бол одоо бүр сайн мэднэ. Учир нь яна энэ аршааны бол одоо үхэр төрхтий очоод зөөж авчирч уудаг юм уу? Эсвэл яна төнд нь очиж сууж гэдэг яна буяа савулдаг. Нэг ялангуяа яна өлиг муу улсууд юм уу? Ходоод муу улсууд тех бол одоо үе гişи муу улсууд тех бол арс махны өвчнөтийн улсууд үс толгой нь одоо урахгүй тийм хожигор улсууд юм одоо тийм улсууд бол онцгой олон одоо дөөдгийн аршаанд очиж буяа савул суудаг. Тэг өнөөдөр ягаад гэнтхэн одоо дөөдгийн аршаа ингээд одоо уймсан байг бол одоо баг манай ахын одоо буян одоо хуралдаас одоо шалтгаалсан байх магадгүй гэж бодож байна. Учир нь манай ах ихтэй их буй муутай тэгээд өлгийн хатууралтай тэгээд өлгийн хатуурлаасаа болоод яна хөвөлд нь ус төрнө. Ус төрөөд яна тэр усаа яна утгуутгуу татуулж авахгүй гэдэг одоо дөөшөө шахаад яна гүцэн бүр задрах гэж шиг тийм болдог. Тэгээ өмнөд дөр бол одоо нэгэнтэй заслаггүй болчихжээ. Өнөө бол одоо манай ах игээд буй муудад өмнөд дөр нь өмж авахгүй гэсэн үг. Өмнөд авахгүй гэсэн үг. Одоо ийм хэмжээд хүрээд ижин. Тэгээ яг иймэрхүү үед бол одоо бид нас одоо нутгийн арга юм уу тийм ба арчаан усч юм уу одоо ийм юм бас одоо суугчилдэг шүү дээ тийм ба. Тэгээ дөр үеэс одоо дөөдгийн арчаан гэсэн юм өлгөн сэн гэдэг бас сонссон шүү дээ. Тэгээд яна одоо дөөдгийн аршааны одоо авчирч захиалж уудаг байж. Тэгээд захиалж уухтаа бол бид нь одоо анхан одоо дөвийн дээр одоо дөөдгийн аршаан байна гэсний мэдхгүй. Тэр үед бол одоо бид нь юм удааны чинь худалдаанаас одоо дөөдгийн аршааны наашаа захиалж авчирч уудаг. Тэгвэл энэ аршаан ч гэсэн дөөрнөр одоо кончен шүү биш ч үгүй. Харин яна тэрэн чэн шүү болоо чи шүү гэж биш байна. Тэгээ энийг бол одоо бид нийтэм дөөдгийн аршаан гэж явуулж өгдөг. Тэгвэл энэ аршаан бол дотроо бас 24 ланк байна. Өргөд яна зоос нь бол 60 төгрөгөө. Тэгээ бидэнд 4 хайрцаг авбусаа бидэнд боёо хийж өгдөг байж. Тэгээ яг энэ аршааны биднээс яг 11 сар уужээ. 11 сар уугаад яна буйнд нь бол одоо үнэн сайн ховролт гарч. Ягаад гэвэл яна бид нар утгуутгүй яна усаа татуулж явдаг шүү дээ. Гэвч энэ аршааны уус нь цагаасаа аваад өдий болтлоо. Одоо бол яг 12 сар болчихё. Яг 1 жил болж байна. Өдий болтол нэг удаач бас усаа татуулаагүй. Гисний усны ихтэй бүр одоо ингэж түнхийгээр бүдүүрээд болохоо болдог шүү дээ. Гэтэл шидэ өний уус нь цагаасаа аваад ихтэй гисний ус нь нөгөж тэгж одоо нөмөгдөөгүй гэсэн үг. Тэгээд бол одоо бид нь одоо энэ дөөдгийн аршаан бол одоо үнэн үйдэл үзүүлж байгаа юм байна гэж мэдсэн шүү дээ. Тэгснээс сүлээрээ бид нэг гэнт сайн ухаа гэж. Энэ дөөдгийн арчаа ийм сайн байж ихэд энэ дөвийн дээр энэ ленжэник байдаг юм уу гэсэн ийм нэг бодол ороод яна. Дөвийн дээр өөрж. Өөрөөд бол яна. Ийм нэг арчаа малж. Тэгэд энэ хоёрын одоо энэ бас тийм тэрэн чэн шүү ла чи шүү биш. Тэгэд энэ ч гэсэн яна одоо тийм кон чэн шүү гэж одоо аршаан ус гэж биш ч үгүй. Харин одоо хийти ус гэж хэлэх юм уу тийм ба. Тэгэж биш ч байна. Тэгэд яна одоо энэ хоёрын зураг нь адилгүй одоо янз бүрнээс адилгүй шүү дээ. Бид нөр өнийг нуугаад одоо үнэн үйлдэл гарсан та. Тэгэд өний одоо энэ дөвийн дээрээс осны сүлээр одоо энэ хоёрыг бас одоо үйлдэл нь одоо адил уу үгүй лөө одоо хоёлаа доторхын одоо адил уу үгүй лөө өний угаадаас үйлдэл гарна уугүй юу гэж бас одоо их санаасж одоо бодлого болж ижээ гэсэн үг. Гэвч одоо өнөөдөр одоо өний угаад одоо онцгой сайн болохоор бид нь бол одоо дөөдгийн аршаанд нь очиж үзье. Тэгэхэд ондоо бас ямар сайн юм байдаг бол уулнаас сонсож өнгөрсөн ч тийм ба дөөдгийн аршаанд тэр шавар нь шидэ өлгөнд сайн гэж сонсоо. Тийм болохоор одоо шавар байвал одоо шаврыг аваад ирдэг юм уу? Эсвэл очиж юу ч болсон очиж үзье гэд буяараа очиж үзье гэдэг байна. Манаас одоо ахтыгаа бүргэнтэйгээ одоо бүгдээрээ игээд дөөдгийн аршаанд очиж. Очсны сүлээр одоо өн усны үйлдвэрийн одоо үзэгтэй штэ бидний бол одоо тосож аваад одоо үйлдвэрдээ дагуулж очсон, аршаандаа дагуулж очсон бүхий л одоо танилцуулан бүх зүйлээр одоо бидний бүгдийн сайхан танилцуулж үйлдвэрт нь очсны сүлээр сайн мэджээ гэсэн үг. Учир нь энэ аршаантай одоо энэ аршаан ус гэж хэлж штэ одоо энэ дөр бол аршаан гэж биш ч үгүй. Гөөч бол доторх нь одоо бүр аршаан гэсэн үг. Тэгэхдээ одоо зарим босод одоо энэ аршаан биш ээ хити усаа гэж хэлж штэ одоо итгэх нэг нь итгэхгүй нэг нь удаа хамаагүй штэ тийм ээ. Тэгэд очсны сүлээр сайн мэджээ. Өнийг үл шидэ өдний үйлдвэрлэж гаргаж байгаа юм байна. Учир нь энэ үйлдвэр өнөр төмдөг бол 33 жил болж байна гэдэг. Өдний энэ бол 33 жил болж. Энэ бол одоо сайхан одоо хүн одоо өөрийн нэр төмдөгөөрөө өдний аршаан усаар өдний үйлдвэрээр өөрийн одоо юм болгоод үйлдвэрлэж гаргажээ. Тэгээд бол гадагшаа худалдахтай бол одоо нэг хайрцагнаар 60 төгрөгөөр худалдаж байгаа юм байна. Тэгвэл одоо энэ бол сая 39 төгрөг 90 мөнгө. Тэгээд өднөөс хэлж байна. Өөрөө үйлдвэртийн хүн сая энэ хүн хашаар худалдаж чаднаа. Тэндээс биш өөр хүн бол одоо ийм хямдхан хүнээр худалдаж чадахгүй гэж хэлж байгаа. Түүнээр аахгүй манай антгийн манжурын одоо товааж үдэн хүртэл өдний аршаан усаар өөрийн нэр төмдөгөө болгоогоод үйлдвэрлэж гаргаж байна. Дахиулаас одоо өмийн дөрвөр хүртэл өөрийн өмийн тэр өмлөгийн тэр биожигаа нөмөд өмийн одоо үйлдэлтийн хэрэгцээгээр өдний аршааны усаар бас үйлдвэрлэж гаргаж байна. Энэ хоёрын доторхийн аршаан нь бол нэг л адил гэсний бодсон цагаас аваад одоо санаа амар энийгээ уудаг болжээ. Тэгвэл удаан янжиг гэсэн энэ хот штэ. Бүхийлээ хот нь штэ. Манаас одоо энэ өнгийн нэг ус одоо доогргээд явж штэ. Зэлзэл асуу тийм ба. Гэхдээ тэр хот бол штэ бүхийл хотороо бүр аршаан хэрглэж байна.
уух усаас аваад буй угаах усаас аваад хамгийн наазах нь одоо жорлонгийн цугнах ус нь хүртэл бүр аршаан гэсэн үг. Бүхий л одоо хотороо бүр аршаан хэрглэж байна. За тийм нэг хотод одоо тийм нэг бүр аршаанаар игээд ундарч гэдэг нэг хотод шүү дээ. Хаанаас гарсан тийм одоо өнгийн ус юм бэ тийм ба. Хүн ийм сайн аршаан юм аа шүү дээ. Хийж одоо ууталж худалдахаас биш тийм ба. Өнгийн усын аваач худалдана гэсэн учир байхгүй шүү дээ тийм ба. Тийм болохоор тэр одоо үйлдвэрийн одоо дарга хүртэл өөрсөндөө бидэнд тариур хэлж байгаа. Бидний одоо энийг одоо аршаан ус гэж бишиж чадахгүй гэж одоо чон шүй, чи шүй гэж бичнэ. Яагаад гэвэл энэ доторх нь бол аршаага. Гэвч нэрийг нь бол одоо тэгж бишиж чадахгүй. Яагаад гэвэл яна энэ бүхий л одоо удааны хэмжээд шүү дээ. Нэг л одоо үйлдвэр шүү дээ. Тэр нэг уурхай малтах тийм нэг гэрч төмдөгтийг нэ. Тэгээ өдвөл энэ худаг малтах гэрч төмдөгтийг нэ. Тийм болохоор уурхай малтах гэрч төмдөгтийн усууд л сая шүү дээ. Одоо конч шүй бишиж чаднаг нэ. Өдний нь бол одоо худаг малтах эрхтий болохоор яна. Өдний бол одоо жинэн одоо чон шүй, чи шүй бишиж чаднаг нэ. Тэгэхээр энэ доторхын ус нь бол одоо тэр чигээрээ бүр аршаан усаад бүр адилхан бүр аршаан ус гэж хэлж байна. Тэгэд одоо зарим усад яг идэхгүй бол бас байдаг ч тийм ба. Одоо өнөөч нэг соёлтын усад нь арвин оргиос шинжилгээ мөрөгжлөөс одоо хөгжсөн тийм ба. Энэ усыг идэхгүй байж өөрсөндөө аваачаад жинцэн хийж үзэж болно. Дотор нь ямар бичиг элемент байна, хүний биед ашигтай ямар бичиг элементнүүд байдаг тийм ба. Өөрсөндөө аваачаад жинцэн хийгээд үзэхэд бол одоо асуудал байхгүй гэсэн үг. Тэгэд яг өндөө дотор 30 хэдэн зүйлийн одоо бичиг элемент байна гэж нэ. Түүний дотроос л 15 нь бол хүний биед бол одоо ашигтай бичиг элементнүүд байна гэж. Тэгэхээр хөрвөө одоо төмөр дутаж байгаа, цус дутаж байгаа усад бол шууд шүү дээ газарт нь очиод ууж болно. Учир нь энэ дотор хий төмрийн уулууд чи юу л шүү дээ гөлөв хийгээд гаргаач ч гэсэн үг. Тэгэхгүй л шүү дээ төмөр уулгацсан тэр шууд тэр аршааны шүү дээ уугал 24 цаг өнгөрсөөр сав мавч нь ус чинь бүр игээд шарлаад улигаад ороод ирчих юм байна. Тэгээд төмрийн уулууд чинь аваад хайсаар шүү дээ энэ одоо игээд цагаанаараа байгаад идэг гэнэ. Тэгээд энэ одны одоо итгэх нэг нь одоо тэгээд итгэж хэвээр итгэхгүй нэг нь одоо хамаагүй тэгээд уухгүй байж болно эсвэл яна тад зүгээр ус гэд усны оронд ууж болно. Бидний өнгийн эрэнд худалдаанаас нэг зүгээр ус авч явахаас 2-3 төгрөг байдаг шүү дээ. Гэвч энэ одоо аршаан усаар хийсэн одоо хийдийн ус гэж хэлэх юм уу тийм ба. Тэгээд энийг бас тад нэг хагас жил нэг жил ууж ивэл яна буин чинаас ямар нэг зүйлийн юм мэдэгдэж мэднэ шүү дээ. Тэгээд анх санаатын усад яна шартрагын дараа даваарэ. Тэгээд энэ усыг шүү дээ хамгийн сайнтай тад нэг пиншамтаа хийжээд сэрүүн болгоод уу. Тэгвэл шүү дээ их халуун уухад их гоё гэсэн үг. Харин энэ халуун бүлээн байж гэх нь уусаар уухад жоохон өөгүй санагдана. Хүйтэн болгоод уугуул их хайтайхан.